Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Маргарита Уолстром Монгол улсад альчиллаа. Тэрээр засгийн газар нэгдсэн үндэсний байгууллага онцгой байдлын ерөнхий газрын хамтран зохион байгуулсан гамшигын эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулахын сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцохоор Синдагийн уулзалтаас Монгол улсад хүрэлцэн ирсэн юм а. Синда уулзалтын үеэр дэлхийд дахинд гамшигын эрсдлийг бууруулах чиглэлд дараагийн хувьсэл хийх чадамжтай төлөвлөгөөний үндэс суурийг тавьж өгсөн. Хамгийн гол нь улс орнууд болон нэгдсэн үндэсний байгууллагын хамтын ажиллагаа хамгийн чухал асуудал юм. Мөн улс төрчид болон тухайн орны улс төрийн хэм хэмжээнээс шалтгаалan ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөл их шалтгаалж байна. Тийм ч учраас төр засгийн түвшинд гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах асуудал тэргүүлэх чиглэл багтсан байх нь чухал. Ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралыг хангахад улс төрчдийн анхаарал оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж харж байна. Өнөөдөр би Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшигаас сэргийлэх хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хийж байгаа бүхэнд нь талархаж байна. Гагцхүү төрийн хамтын ажиллагаа төрөөс үзүүлэх дэмжлэг өгүүлэгдэж байна. Гэсэн ч Монголын улаан загалмай нийгэмлэгт гэгээлэх сайхан ирээдүй харагдаж байна. Мөн тэрээр сайн дурын идэвхтнүүдийг дэмжих тухай улс орон бүрд тохирсон аргачлал байдгийг хэлээд тэднийг мэргэшүүлэхийн чухлыг онцолж байв. Улаан загалмай бол энэ дагуу мэргэшсэн байгууллага хэдий ч тодорхой бэрхшээл тохиолдож байгааг ойлгож байгаагаа илэрхийлсэн юм а. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг эмзэг бүлгийн иргэдийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаж байгааг үнэлээд гамшиг төрсэн иргэдийн гамшигын хохирлыг даван туулах урт хугацааны үйл ажиллагааг цогцоор нь явуулж байгаагаа улам сайжруулахыг хүслээ.